Сурагчийн дүрм товцсны дэг. Шинэ зүүн бэлэг олон улсын сургуулийн сурагчдын өдөр тутмын дүрм товцсон сурагчдын сахилга бат хүмүүжлийг сайжруулах, сургалтын орчинд эмгцэгцтэй байх, хувийн зохион байгуулалтаа байлгах, сургуулийн ёс зүй, уламжлал, соёлыг илэрхийлдэг. Дүрм 1. Сурагчдаа хичээл сургалтын үйл ажиллагаа болон сургуулийн орчинд сурагчийн дүрм товцоо зөв зөвхөстэй өмсөж хэвшээрэй. Сурагчийн дүрм товцсон цагаан цамц, цагаан поло, номин цэнхэр поло, бомбер, өмд, юпг, биеийн тамирын хослол зэрэг иж бүрдэл хуцнаас бүрддэг. Дүрм 2. Сурагч таны дүрм товц урагдаж, гэмтэх, багтах, мөн дахин ашиглах боломжгүй болсон тохиолдолд сургуулийн нэрвт хандаж заавал шинээр авах ёстой. Дүрм 3. Хэрэв та өөрийн хувцас идэлэл болон эд зүйлсээ хайсан тохиолдолд салан байгуун сагснаас эрхлүүлээрэй. Сурагч бүр даваа мягмар гарагт цагаан поло, дүрм товц өмсдөг бол бусад гарагт нь цэнхэр поло, бомброор жигдэрдэг ба биеийн тамирын хичээлд сургуулийн хослолыг өмсөн оролцдог. Сурагч танд сургуулийн дүрм товцыг цэвэрхэн цэмцгэр өмсөхийг зөвлөж байна. Зөв ухаалаг шин зүүн бэлэг сургуулийн сурагч танд баярлалаа.